Говьсонбор аймгаас 2 улсын аварга малчин, 1 улсын аварга сайлчин, 3 алтан төлгийн эзэн тодорлоо. Үзэгслэн болгогч хэмээх харагчин туулаа жилийн босгон дээр Говьсонбор аймгаас тодорсон Монгол улсын аварга малчин өөрхөө улсын аварга сайлчин, алтан төлгийн эзэдийн шагналыг улсын хурлын гишүүн мөнх цэцэг, Говьсонбор аймгийн засаг дарга Батцойр, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бэлэг Гүмбэрл, Сүмбэр сумын засаг дарга Батэрдэн, Баянтал сумын засаг дарга Анх Баяр болон холбогдох албаны хүмүүс малчны хотонд нь гардуулж хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн хувьд бол Говьсонбор аймгаас 3 улсын аварга, 3 алтан төлгийн эзэн тодорсон сайхан жил байна. Эндээс одоо онцлбол Монгол улсын аварга сайлчин гэдэг эрхэм цолыг Говьсонбор аймгийн байгуулагдсанаас хойш анхны одоо сайлчин төрж байгаа нь бид бүгдийн бахархалтай сайхан жил байна. Малын тоог бэлчээрийн даацад тохируулан өсгөх, бэлчээрийг зохистой ашиглах, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийгэмд оруулсан хувь нэмэр зэрэг нийт 34 шалгуур үзүүлэлтээр тодруулдаг Монгол улсын аварга малчнаар Баянтал сумын их уул багийн малчин Батболд Гэргий Даваасран, Сүмбэр сумын мөнх багийн малчин Эрдэнэ Тогтох, Гэргий Чулуун цэцэг нар, улсын аварга сайлчнаар Сүмбэр сумын уулзал багийн малчин Эрдэнэ Сувд нар тодорлоо. Мал аж ахуй дээр ажиллаад 36 жилийн дараа улсын аварга малчин болсондоо маш их баяртай байна. Мөн Монголын үндэсний олонтын радио телевиз, хүнс хөдөө аж ахуйг хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран оны ихний хээлтэгч мал тутмаас хамгийн олон төл байжулсан малчдын ажлын амжилтыг үнэлэн олгодог 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрмжит шагнал болох Алтан унооны эзнэр Сүмбэр сумын мөнх багийн малчин Батхөмбөрийн гэр бүл, Баянтал сумын их уул багийн малчин Батнасангийн гэр бүл, Алтан хурганы эзнэр Сүмбэр сумын уулзал багийн малчин Батжаргалын гэр бүл тодорлоо. 25 жил мал болж байна. Тэгээд энэ жил алтан төлгийн эзэн болсон. Маш их баяртай байна. Тэгээд төсөгтэй их баярлж байна да. Тэгээд аав ээж маань бас улсын аварга малчин хүмүүсэдэг. Тэгээд аав ээжийнхээ удмын залгаа малчин болсоод тэгээд ийм өндөр шагнал авсандаа баяртай байна. Энэ одоо тэгээд аав ээжийн буяа шиг энэ уул ус нутгийн минь одоо нөмөр нөөлөг гэж бодож байна.